орцсон нийцэмдсэн онгон биеийн эротик өхөлг. Би багын адал явдалд дуртай хөөхд байлаа. Ангийнхантайгаа аялаар явахдаа ч заавал зүрт хүүхдүүдээс өөр замаар явна. Хөвгүүд дурхаа өхтийг эргүүлж байхад би тархан охинтой үерхэж шээ. Тийм нэгэн итгэхэд зантай хөө байсан нь хочин бэлгийн амьдрал маачаас итгэхэд сонин байдлыг хүсэмжлэх болно гэж яахан итгэл. Удамжинд явж байгаа яагаад ч юм өмнө маань бүхсэн хайлан алхах маглах ихчтэй секстэх хүсэл төрнө. Цонхны давцан дээр сууж хинийхэн танихгүй эмэгтэйтэй гэтэл ийм хүсэл маань байнга л дүрлцсэн. Танд өөрийнхөө нэгэн удаагийн сексийн түүхийг сонирхолъё л та. Орцонд генитал сексийн хүсэл төрж байцаахын аргагүй тач чадхан тэр. Хүн ирж байна. Болохгүй гэж хэлээд альма намайг хоош түлхэж холдуулаад бошхон өмдөө татаж орхив. Миний хамаг би тав хутан байтал ашгүй нөгөө хүн хоёр давхрын нэгэн хаалгыг тогшоод орж. Энэ чимээг дуусаа юу үгүй юу л би алимаг дахин тэргээрээ тавлаа. Бид хоёр ажлаа үргэлжлүүлхэн тэр. Дахиад л бүхнийг ихнээс нь хэллээ. Бүсгийн уруулаас амтлах шүүс амтлах гэж байгаа мэтэр хүчлэн сорж хилийг нь хөгж гэл. Тэр тоолонд альмаа аяд зөөлнөр гиншиж үснээс минь зуурн өмөлцсөн. Цээжин тушаа хоёр томгор зөөлөн юм халуу төнүүлэн чижир хийлгэд өвөө. Өөрийн ирэхгүй түүний бомгор өгцгийг нь бацъя. Бүсгийн үнэрт мансуурсан би умиг шиг эмзэг цагаан хүзүүг нь унсан хэлээрээ зөөлөн иргэнүүлэн толооч хаяа хүчтэй шимхэд тэр маань тачаатан гинэж хөрмнээс минь зоврон ууламал наалт. Би ч сөхөө өгүүлгүй улам лавшруулсаар л байлаа. Ингрийн товчийг нь сурмаг тайлаад бидээ арай томцсон гэмээр хоёр хөхийг нь гаргаж ирлээ. Ягаран харагдах толгойг нь өмхөн авч холоотой тулгамаар хүчтэй хөхөж эхлэхэд алимаа байж хатан гинэж бас доороо хавчгнаж эхлэв. Би ч сэрээсэх хөхний товчийг нь хилээрээ эргэнүүлэн гिचигдэж зүүн гараараа нөгөө хөхийг нь бацлаад баруун гараа өмтрөн шургуул. Умдагны тарчих хаан үсээгэл бич мөрөөгөөд улам цааш нь гүн явуулж бэлгийн уруулыг нь долоовор ядам хоёр хуруугаараа яраад дунд хуруугаараа аль хэдийн орсон халуун амсарт тулгарч хөдөлгөж эхлэв. Альмаач орилчихгүй тулд нүрээ мөрөнд минь нааж хоёр гараараа өснээс минь тас зуурсан гэж хэлээ. Миний ам зөөлөн бомгор хөхийг амталж ханаад илүү нууцлаг орчин амсхийг хүсв. Дөрөв татхтаа тавчилж амжаагүй байсан өндийг шууд татаж хөлөө хавчиж нусан тэр хэсэг рүү хилмэн довтол. Хараараа бэлгийн уруулыг нь хоёр тийш нь болгож өгзөгнөөс нь өөрлөгөө татан зүтгүүлээд өөдөөс нь хилээрээ долоолоо. Ирвшийн амт мэдрэгдэж өөрийн ирэхгүй миний байж ядан олцох эрэхтэн маань уран дуудах. Альмаа нүдэн анин гэдэж уруулаа хазлан ил гарсан хоёр хөхөө гараараа боцлон хүлээ аль болох алцааж. Тэр орцсон байгаагаа мэдэх сөхөөгүй болж.
Хүн битгий ороод ирээсэ гэж би дотроо залбиранга түүнийхээ хэлийг хэлээрээ тэмдрэн хөхөв. Альма ямар сайхан юм бэ? Аяархан гэж намайг уламж өдөө. Тэр маань тесрэгэж байхаа бөмбөшгөл сан. Харин миний эргэтэн түүнийг тэсэлж намархолор шиттэн л гэмээр. Би дээш өндийн өмдний цаанаас төвийсэн галзуурах төгсөн эргэтний гархан ирж альмаг хан руу харуулан төршүүлээд араас нь гүллээ. Халуу шатсан давчуу хонглоор миний эргэтэн жаргалын олц руу тэмүүлэн овлцсон. Дахин мөрж баруун зүүнгүй бүл. Альмагийн бэлхүүснээс барьж хүчтэй бүлхэд өсөх хөлөн хавчин тонгойж хараараа хан цохлон амьсгаахад дөвжиж дотгошоогоо орилж баг шиг. Өгдөөс заамчин хөдөлж бүлэх бүрддийн мөнхөн бит хоёр онсон тоглоом мэт эвлэг нийлэлт хажээ. Орцон дамсгаатан тачаадах ирээн хоолой хослон гинж чадбат хийх чимээ үргэлжилсээр. Альмагийн халуухан өтрийн улам тэлж өдөлгөөн бүрт гүргэлцэн өмхөх тоолондоо морилцсан дэгш дорч болж эрэгтний минь суулчих нэг бол хуулчих гэтэл. Альма түүнийгээ мэдж байгаа чинь зүгт ачаад шингэн хоолоогоор гиншин гинэж өвдөлт мэдэрч байгаа шиг яолон царай минчийн улаа бутарчээ. Харин миний дэггүйэр бүлэх тоолонд улам томорч толгой хэсэгтээ зад тавих тоймог шингэний хуралдуулан байж. Би хөвчсөн нумаа татаж тавих шиг хамгийн хурдан, хамгийн гүн, хамгийн хүчтэй хэдвүүлсний эцэст биеэс минь бүхий л дотор эрэхтэн цус ястайгаа юулалтан гарчих шиг болж толгой маань сууран бие тавирлаа. Харин альмас үлийн хэдэн бүлтийг арай гэж давсан бололтой. Өрөөсөн хөлөөрөө намайг чинь гэвч сүүлийн мөчөд ир атгуусны байгалийн зөнгөөр би түүнийхээ бэлхүүсийг хөхөртлөн бацж. Уучлаарай хайрт минь, би тэссэнгүү гэж хэлээд зөөлрч бууж амжаагүй эргэтний бүл хийтэл суглан гаргахад цагаан өнгийн шингэнтэй хамт улаан шингэн холилдон өрслөө. Татгалзаж чадахгүй болтол нөдөөж сэрлийг нь хөдөлгөж байгаад орцонд нь онгон биеийг нь эзэмцэндээ би гимшиж. Гэвч мартахын аргагүй амтыг мэдрүүлсэн түүнийг насан туршдаа дурсан санах үзээ. Тэрээр одоо болов гэсэн харцаар намайг цааш өртөөд зөөлнөр инээмсэглэн харж байна. Энэ явдлаас хойш би түүнтэйгээ дахин уулзаагүй. Харин орцны сексийг одоо хүртэл мартахгүй. Дахин энэ амтыг мэдрхийг хүсээр л мөн хүлээсээр л.